Эдгээр хичээлүүдээр та AI-г хичээлдээ уялдуулан ашиглах шин санаа, бүтээл чийдлийг суралцаж, өөрийн сургалтыг дараагийн түвшинд хүргэх болно. За ингээд бүгдээрээ Google сайтаа бүтээцгээе. За мөн Google-ийн албан ёсны Moise Ziggy гэсэн аккаунтаараа ороод за 9 зэрэг дээрээ дараад Sites гэдэг аппликейшнийг сонгоно. За бүгдээрээ шинээр нээх тохиолдолд энэ Start a new site гэдгийг blank site-ийг сонгож орж болно. Мөн энд байгаа темплейтүүдээс ингээд сонгоод гоё загвартай хэмээрээ орж болно. За ингээд би болохоор ингээд өмнө нь зөндөө олон сайтуудыг бүтээгээд үзчихсэн, туршижсэн учраас за энээсээ сонирхуулж болно. За энэ тохиолдолд нь Хэмэл оюун ухааны тухай сайтыг хөгжүүлж ирсэн. За тэгэхээр бүгдээр яг энэ дээр сонирхож харж болно. За энэ дээр болохоор AI хичээл гэдэг энэ бол миний одоо энэ дээр URL дээр нөгөө таних тэмдэг маань энэ байгаа. За тэгээд би миний хувьд болохоор унждаг одсээ болохоор ингэж 3 ангилж хийсэн байгаа. Нөгөө тэгээд нэг хичээл, хичээлүүд гэж зохион байгуулсан байгаа. За энийг бас ингээ өөрчлөөд энийгээр нь баатан хэлбэрээр харуулж бас болно. За тэр тохиргоо нь тусдаа байдаг. За энэ тохиолдолд болохоор би ерөнхийдөө мэдээллийн технологийн цахим сонгоны 12 дугаар ангийн хүүхдүүдэд роботтэй хэмэл оюун ухааны талаар хичээлийг бүтээсэн байгаа. За тэгээ энийг өөрөө загварчлаад, өөрөө зохион байгуулад, дизайнчлаад ингээд оруулах боломжтой. За тэгээ би энд нэг юм тоглоом оруулж өгсөн байна. За би энэ тоглоомыг тоглохын тулд заавал энэ preview гэдэг дээр гарч орж харах хэрэгтэй. За ингээд би нөгөө хэрэглэгчээр орж харж байна те. Ингээд хэрэглэгчээр орж харж байгаа үед бол иймэрхүү байдалтай харагдаж байна. За энэ ингээд миний хөгжилтэй тоглоом байгаа. За ингээд хүүхдүүдэд зориулаад бас миний хийсэн тоглоом байгаа. За ингээд эхлэх товчон дээр барлаа. За ингээд энэ кодын робот гэсэн нэртэй юм. За энэ маань яг уу гэх нэг даалгавраа биелүүлээд яваад байна. Кодын робот одоо жишээлбэл унтчихин түүний сэрийнхэн тул дэлгэцэн дээр бол wake up коди гэж хэвлэнэ. За ингээд ажилуулж эхлэе. За тэнгууд кодыг сэрлээ. За тэнгууд дахин оролдож болно. Эсвэл дараагийн үеийг шилжиж болно. За ингээд би алим тоолох гэсэн юм даалгаврыг кодид өгсөн. За модон дээр 5 алим байна. Кодид хэдэн алим байгааг тоолж хэлэхэд нь тусал гэдэг дээр одоо туслая. За зөвөр ажилуулж үзье. За 5 алим оллоо гэж байна. За ингээд дараагийнхаа үе рүү явж болно. За кодыг болохоор гүүр гарах чинь. За голын нөгөө эрэхтэй гарах хэвээр гүүрээр 10 алхаад урагшаал явуулах давталт бичээрэй гэж. За ингээд бүгдээр ажилуулж үзье. За тэнгууд кодын зориулсан код маань яг зөв ажилласан учраас хүрх газраа хүрч чадсан. Тэгээд гүүр гарчлаа. За ингээд дараагийн үе руугаа шилжиж болно. Гэх мэтлээ. За ингээд би тоглоомуудаа хийсэн. За энд би ингээд өөрийнхөө байршлыг, өөрийнхөө сургуулийн мапыг ингээд оруулж өгсөн байгаа. За мөсийн эхнийхэндээ зориулаад нөгөө номнуудын за тэгээ олимпиадын бодлогуудын ном, за алгоритмын ном, за ингээд номын талаар зөндөө олон номуудыг ингэж байрлуулж өгсөн. За ингээд эдгээр номнуудыг уншиж судлаад хүүхдүүд биеэ дагаад хэлийг ингэж сурах боломжтой юм боломжийн хэсэг нь тооцоолсон байгаа. За нэг хичээл рүүгээ орцгоё. За нэг хичээл рүүгээ ороод за жишээлбэл энд би одоо сонгоны хичээлийн суралцгааны зорилт мэдээлэл харилцаа технологи буюу робот технологи гэдэг робот програмчлал хэмэл оюун ухааны нийгмийн салбарт хэрэглээний талаар гэдэг энэ нэг хичээлийн одоо хичээлийн болонгуудыг дүүргэлээд хичээлээ танилцуулна. За мөн нэг хичээлийн төлөвлөгөөг танилцуулаад дотор нь одоо хэдэн ээлжид хичээл байгаа мөн энэ тухайлбалж өгсөн байна. За мөн ингээ нэг хичээлүүдийнхаа видео танилцуулгуудыг оруулсан байна.
За ингээд мөн асинхрон анги буюу одоо классрум ангийнхаа холбоосыг оруулж өгсөн. Хүүхдүүд эдээс шууд классрум анги руугаа нэвтэрж орох боломжтой. За тэгээд мөн вебинартаа үед одоо энэ нөгөө календар дээр тэмдэглэгдсэн үед энэ дээр дараад ингээд шууд вебинар руугаа орох бас юм боломжтой. Мөн Google-ийн холбоосын юм бас оруулж өгсөн байгаа. За ингээд хичээлүүд рүү оръё. За ингээд хичээлүүд буюу одоо нэвтлэл хэсэг харагдаж байна. Робот гэж юу вэ? Хичээлүүд, дадлага ажил тий, сорил, унших материал. За ингээд миний нөгөө товё гэмт ингээд харагдаад байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор робот гэж юу юм бэ гэдэг ингээд нөгөө хүүхдүүдийн нөгөө дуртай энэ хүүхэн кино байдаг шүү дээ. За энийг би ингээд холбоосоор нь оруулж өгсөн байгаа. За ингээд хичээлүүдийнхаа YouTube бичлэгүүдийг ингээд оруулж өгсөн. За би энэ хичээлүүдээ бичээд YouTube дээр байрлуулаад тэгээд линкийг энд оруулсан байгаа. За хичээл номер 1 робот технологи хөгжил, 2 нь электроникийн хэрэглээ гэдэг. За тэгээ хүүхдүүд энэ дадлагыг хийхийн тулд энд ингээд зааврыг багш ингээд Excel файлаар энд оруулж өгсөн байгаа. За ингээд хэнийгээ хийж үзчихээ дараа нь ингээд Q-зээ хийнэ. За Q-ийн үр дүн бас харагдах ёстой. Энд ингэж оруулж өгсөн response-ийг. За тэгээд бас хүүхдүүд нөгөө унших материалаа энэ дээр ингээд дараад унших боломжтой. За тэгээд мөн их сурвалжуудыг энд бас ингэж оруулж өгсөн. За ингээд бас мөн бидаа суралц үйл ажиллагаа буюу асинхроны цагаар юу хийхийг энд ингээд удирдамжуудыг оруулаа тий. Их сурвалжуудыг хажууд нь оруулаа. За тэгээд бас ингээд роботтой холбоотой зургуудыг мөн энд ингэж оруулж өгсөн. За энэ бол ингээд сонирхолтой зургуудаа оруулаад тэгээ хамгийн сүүлд нь ингээд бас слайд маягаар ингээд өөрийгөө явцын үнэлгээ хийх боломжтой хэсгийг оруулж өгсөн. За тэгээ бас зүгээр бас хүүхдүүд одоо нөгөө жоохон сэргээхийн тулд тоглоомны хэсгийг бас энд ингээд оруулж өгсөн байгаа. За тэгээд нөгөө түгээмэл асуултуудыг бас энд оруулж өгсөн. Програмчлалыг хаанаас эхэлж болох вэ? Тэ хүүхдүүдийн айгүй асуудал. Яагаад бид C хэлийг сурах ёстой юм бэ? Энэ боломж оруулж өгсөн. За ингээд Орхон аймгийн 14-р сургуулийн их төвшин багш найз маань хамтраад хоёулаа ингээс хөгжүүлж болсон. Захин сайтын уралдаанд бас орж үзчихсэн. За ингээд миний вебийн талаар